Пикүүд төрүүлж үүсэх. Хийн хроматограф багжны гэмтлүүдийг засах цуврал танилцуулга. Сайн байна уу? Намайг Херб Брук гэдэг. Энэ бол Дэрн Декер байна. Бид хоёр хоёулаа ажилянтын хийн хроматографаар мэргэсэн мэргэжилтнүүд юм. Дэрн бол шинжилгээний аргачлалын мэргэжилтэн бөгөөд би засвар үйлчилгээний инженер. Өнөөдрийн хийн хроматографийн гэмтэл засах танилцуулга бичлэгийн сэдв нь пикүүд төрүүлж гарах буюу фронтинг пикүүдийн тухай. За ингээд бидний юу яриад байгааг ойлгохын тулд энэ хроматограф руу харцгаая. Пикүүд төрүүлж гарах гээд байдаг үзэгдлийг үүсгэх шалтгаан нь GC-гийн бусад гэмтлүүдийн адил олон шалтгаантай байдаг. Тэдгээрийн дотор хамгийн түгээмэл тохиолддог нь баганд хит их дээж оруулснаас үүсдэг. Бараг л ийм төрлийн гэмтлийн 80%-ийг энэ шалтгаанаас болдог гэж хэлж болно. Гэмтлийг засах арга нь их амархан. Баганд ирж байгаа аналит буюу шинжлэх бодисын массын хэмжээг багасгах, үүний тулд оруулж буй дээжний хэмжээг багасгах, дээжийг шингэлэх, хуваагдалтын харьцааг нэмэгдүүлэх гэх мэт аргуудыг хэрэглэнэ. Хэрвээ чиний зүгээс пикүүд төрүүлж гарахад хүргэдэг түгээмэл тохиолддог шалтгааныг юу гэж хэлэх вэ? Багныг зөв суйрлуулах. Яг үнэн. Энэ тохиолдолд багн руу орж буй хийн урсгалын замд асуудал гардаг. Тийм учраас багныг дахин зөв суйрлуулж өгснөөр асуудлыг шийдэж болно. Өөр нэг бичлэгээр бид нэр багныг хэрхэн зөв суйрлуулахыг танилцуулсан байгаа бөгөөд дахин харахыг хүсвэл доор харагдж буй линкээр орж танилцуулж болно. Өөр нэг харах асуудал бол дээжийг хэрхэн багаж руу тарьж оруулах вэ? Өөр нэг харах асуудал бол дээжийг хэрхэн багаж руу тарьж оруулах юм. Хэрвээ та автомат дээж оруулагчийг хэрэглэдэггүй, гараараа их хэмжээний дээжийг тарьж оруулж буй тохиолдолд тарих техникийн хувьд буруу байж болно. Хэмжээ болон тарилтын хурд гол анхаарах хүчин зүйлүүд. Их хэмжээний дээжийг инлет руу хурдан тарьж оруулснаас пикүүд төрүүлж гарахад хүргэдэг. Автоматын инжекторууд ийм асуудал үүсгдэг. Зарим тохиолдолд хэрэв та улмөр төдий бодисыг шинжилэх гэж буй тохиолдолд аналит бодис нь уусгагчинд их сайн ууссан байх юм бол реверс багны нөлөөлөл гэдгийг үүсгэдэг. Энэ үед бид нар retention gap буюу баригдалтын алгасалтыг ашиглахыг зөвлөдөг. Зарим үйлчлүүлэгчид өөр уусгагчдыг хольж хэрэглэхийг би бас харж байсан. Яг тийм. Хэрвээ эдгээр уусгагчдын буцлах температур болон туйлт чанарууд хоорондоо их зөрүүтэй бол бүрч асуудлыг муутгана. Энэ үед пикүүд хуваагдчих болно. Дахин хэлэхэд энэ үед баримтлах хамгийн сайн стратеги нь уусамлуудыг солих боломжгүй тохиолдолд баригдалтын алгасалтын багныг ашиглах юм. За ингээд пикүүд төрүүлж гарч буй тохиолдолд асуудлыг шийдэх арга замын талаар ярилцсанаа дүгнцгээе. Хамгийн ихэнд баганд хит их дээжийг оруулсан эсхийг шалга. Дараа нь багнаа зөв суйрлуулсан эсэх. Шаардлагатай бол дахин суйрлуулж байрлалыг зөв тохируулах. Хэрвээ дээжийг гараар тарьж оруулж буй тохиолдолд хэмжээ болон тариурын хурдыг аль болох тогтмол байлгах. Хамгийн түрүүнд шалгах зүйл нь тариурын уусамлыг шалгах. Хэрвээ реверизийн уусгагчийн нөлөөлөл үүссэн гэж үзэж байвал уусамлыг солих. Эсвэл баригдалтын алгасалттай багныг ашиглах. За ингээд дараагийн сэдв рүү орцгоё. Пикүүд сүүлдээ гарах талаар ярилцгаая. Болж байна.